Эйсэн бацхан бурхны хоёр батар байна. За манай Нямба Острос боллоо. Манай намын бүлэглэл тэглээ ардасаа захиалгатай гэд. Баахал балай баригдах тий. Тэгээл туулаа уртны цагаас өсөчлаач гэх шиг. За яг оонууд байл яг тэгэд. Аль нь зөв аль нь буруу ялахгүй л явж байгаа байлгүй. За миний тухайд ягаад туулаа уртны замыг эсэргүүцэд байгаа вэ гэвэл би юус ганцхан л баталтай. Монгол улс, Монгол үндэстэн нэг төвтэй байх хэвээр. Тэр нь Улаанбаатар. За хот дэлхийн тулд богд уулаа тойрч тэлэх хэвээр. За ийм учраас богд уулыг тойрсон хурдны зам тавигдах хэвээр. Тэр нь 12 нэг байх хэвээр. Тэр хурдны зам гэр орлоор явах хэвээр. Мөн үү? Тэгээд энэ богд уулынхаа урдуур хойгуур ингээд тойроо цайхан амьдэрдэг болох ёстой гэдэг лайвыг нэг хачин шидтэй намайг одоо копи паст гэдэг юм хачин гөлөг уурдах юм. Хачин шидтэй чи юм бодж олсон уу? Би энийг 2010 онд бодж олсон. Одоогоос 16 жилийн өмнө. Бөөс нэг жилээр санагдах юм. Миний итгэл үнэмшил бол ерөөсөө юм. Монголчууд бол тэгээд олон төвтэй болоод ирэхлээр л байлчт юм л хоорондоо. Би бол анхандаа энэ манай энэ ерөнхийлөгч хүүх мөхгүй шүү дээ, тэ. Эднэрийн одоо энэ хар өрөн хот мот энэ төр гэдэг нэг юм үлгэр шиг юм яриад байгаа ч тэ. Шинэ хар өрөн морон энэ төр гэл. Энэний чинь би мөрөөдчихсэн шүү дээ 2000-аас. Одоо 2000 онд чи би 15 та хөвгтөлээ. 2010 оны хооронд 25 хүртлээ. 10 жил би чиний ч бодчихсон байхгүй. Монгол улс 4 хоттой болно. Хинтэд нэг хот, Улаанбаатарт нэг хот. Хараарнд нэг хот, цаашаа Ховолтод нэг хот ингээд 4 хоттой болол. Орос гэдтэй хооронд төмөр зам тавиал тэ авцам тавиал ингээл Монгол улсыг чинь банк хөгжүүлнэ. Тэр миний яг хөө тэ 15-аас 25 насны хүүхэд үеийн мөрөөдлөөс. Тэгээ 10 онд би ойлгосон байхгүй. За ингэж болохгүй юм. Монголчууд чинь нэг төвтэй, хоёр төвтэй, гурван төвтэй, дөрвөн төвтэй болол ирэх юм бол тэ. Хоёр төвтэй бол 2 хуваагдаа байлцдаг, гурван төвтэй бол 3 хуваагаа байлцдаг, дөрвөн төвтэй бол 4 хуваа, долоон төвтэй бол 7 хуваагдаа байлцдаг. Ийм бүтэхгүй нөхдүүд юм байна. Тийм учраас юусэн яах нь Монгол ус ганц л төвтэй байх хэрэгтэй байна гэж ойлгоод тэгээ би ч юм бол Монгол ус нэг төвтэй байх хэрэгтэй байна. Тэр төв нь Улаанбаатар байх хэрэгтэй байна. За тэгээ хотол мэдээж хэрэг хүн ам нэмэгдэх хэрэг тэлэх хэрэгтэй. Тэлхийн тулд баахан үлгэр шиг юмнууд ярьдаг. Замын үдээс алтан болог хүртэл хурдны зам тавья, баг хангай, баг нуур одоо энэ хаашаа тарах эрдэнтийг томруулъя энэ гэдэг. Дахиад бүтэхгүй. За тийм байна. Тэгээд ингээд ерөөсө бүтэхгүй санаанууд юм байна гэдгийг би дотроо ингээд бодсоор байгаа. Шүн болгон нойргүй хонж тийм ээ. Зарим нэг хүмүүс бол шүн болгон маргааш хэдэн цаас болох уу гэдэг юм. Эсвэл бол яаж нэг хэдэн альбом тушаал төрж хэдэн цаастай болох уу энэ гэж шүн нойргүй хондог л ах л та. Би бол нэг улс орноо хөгжүүлэх гэж дандаа нойргүй хондог байхгүй. Тэгэл энэ альтын гарт бодоод өнгөрсөн шүү дээ. Зам үүдээс энэ алтан болог хүртэл ингээд хэсэг жижиг хотнууд байраа тэрнийхээ хурдны галтрыг холбочвол яах вэ тийм ээ. Энэ тэр баг хангай баг нуур дарах эрдэнэт жайл тэвнгарт бодоод өнгөрцөн байхгүй. Тэгээ болохгүй мэнэ. Ийм учраас л ерөөсөө л энэ богд уулыг тойрж Улаанбаатарт тэлэх ёстой байна. Улаанбаатарыг ингэж тэлүүлэхийн тулд яах нь богд уулыг тойрсон метро, дээр нь богд уулыг тойрсон хурдны зам байх ёстой байна. За мэдээж хэрэг нэг 12-ыг нээл хурдны зам баймаар юм байна. Хамаагийн баг та. Тэгэхгүй бол 2 хооронд 6-ыг нэ 8-ыг нэ бол дороо тэгэл бүгд л тагдал үсэж шít. Нэг мөр нэг сайхан 12-ыг нэ тавьж авчаа тэгээд тэргүүрээ хэрүүл шүгэнгүй богд уулаа тойроо явчихсан дээр юм байна гэд. За энэ санаанаас үүдэлтэйгээр ер нь бол миний итгэл үнэмшил. Ийм учраас би Нямбаатрыг үзэж ядж байгаа. Дэмжихгүй байгаа, эсрэг үсэж байгаа. Тэгээд туул дээгүүр ингээд зам тавихын эсрэг үсэж байгаа байхгүй юу? За миний хувьд ийм байна. Түүнээс та тэгээл Нямбаа шиг тэр нэ өөр шиг л юм бодоод байгаа шүү. Хүнийг өөр төсөөлдөг гэж байгаа шүү дээ. Өөр шиг л мөнгө аваад ардаасаа санхүүжүүлэл ингээд тийм байхгүй шүү дээ Нямбаа байна. Тэнгэрлэг бурхны хөөхтүүд бас байна. Жишээ нь би байна. Би ч улс орноо
тийм ээ чам шиг ингээд нэг альбом тушаал дээр зогдъё гэж бодоагүй шүү дээ. Олсорноо л гэж хэлэх гээд үзээд байгаа шүү дээ. За Нямбаач бол яг тэр нэг мэдж байгаа. За ийм учраас Нямбаатрыг эсрэг үзэж байгаа маа нэгт. Хоёрт Нямбаатрыг эсрэг үзэж байгаа тэр Тулын урдны замыг эсрэг үзэж байгаа шалтгаан бол ер нь Нямбаатрын санаачилсан юмнуудыг эсрэг үзэж байгаа шалтгаан бол асар бүтлгүй асар тэнэг юмнууд яриад тэгээд тэрнийг хэрэгжүүлнэ гэж дайраад тэгээд Монгол улсыг асар их өрд оруулж байгаа учраас Нямбаатрын энэ элдв хангад дими балаа боржуур хэрэгтэй хэрэггүй солиотой галзуу юмнуудыг эсрэг үзэж байгаа маа. За тэр метро одоо нэр яана метрогоор юу гайна Монгол. Уртааш өргөшөө 3 сая хүнтэй Монгол улс метрогоор яана. Метро чинь 5-аас дээш сая хүнтэй хотод тавьдаг шүү дээ. Манай Монголуудаа сая 600 мянган хүнтэй хотод метро тавих гэдэг нэр. Яана. Ийм мэдрэл муутай юм ярьж дундаас нь мөнгө идэх гэж би харж байгаа шүү. Ийм мэдрэл муутай юм ярьж Монгол улсыг асар их өрд оруулж тэгээд дундаас нөгөө асар их баяжих гээд байгаа учраас яаж юм Нямбаатрыг эсрэг үзэж байгаа. Би тэгж хардж байгаа шүү. Энэ Тулын ордны замыг яагаад эсрэг үзэж байна? Мөн ялгаа авахгүй мэдрэл муутай юм яриад тэгээд тэндээсээ асар их мөнгө өрөнд Монгол улсыг оруулаад тэгээ өөрөө дундаас нь асар их баяжих гээд байгаа учраас гэж би хардж байгаа шүү. Хардж байгааг үгүй баян хэлж яахгүй бид нар чинь ялахгүй шалахгүй юмнуудаар дуудчихдаг байхгүй юу хэцүү гэдэг. Тийм учраас Нямбаатрыг эсрэг үзэж байна. Чамайг эсрэг үзэж байна. За юм байна. За 3 дугаар Тулын урдны замыг яагаад би эсрэг үзэж байна вэ? Бурхны хүү яагаад эсрэг үзээд байна вэ? Нэгмүү шидстагийн нэрийг гэдгээр хэлмээр санагддаг. Алдаршуулчихна л та яах юм. Дисгэс шин. Чам шиг гүлэгд намайг копи паст гэж хэлэхгүй шүү. За тэр мөгч л яхаа яриад байх нохоо бас бүр бодохоор дургах нэг мөнг нийгмийн шинжилгээ ухаанаар явсан нийгмийн хогшаар намайг копи паст гэж хэлээд байгаа тийм ээ математикта амьдралдаа 3 авч үзээгүй тийм ээ бусдаа суулж өссөн нохоо гүлэг намайг копи паст гэж хэлсэн болохоор уур үрдэг. За тиймэрхүү. За 3 дугаарт Нямбаатрыг яагаад үзье ядаад байна вэ гэж. Би зүгээр ингэж боддог байсан. Ер нь яг зүгээр олон шалтгаан байсан байх л да. Миний зүгээр бодож байгаа шалтгаан бол монголчууд бол үеийн үед дэлхийн түүх эхлэхэд Монголын түүх эхэлдэг тийм ээ. Үеийн үед монголчууд хүчрхэг байсан. Тэгсэн мөртлөө ганц хот бариад үлдээчихээгүй тийм ээ. Би тэрэнд бол их жоохон одоо үдэндээ гайхдаг л байсан л да. Яг нүүдэлж уламжлалтай ч гэсэн тэр их дэлхийн бүх баялагын тиймээс 50% эзэмшсэн байх үед энэ ганц хот бариул барьчих шүү дээ тийм ээ. Тэгээ би яагаад ингэ барьдгүй байсан бол доо гэж бодоод байсан бохоггүй. Яг залхуу хийж болно монголчууд. Тэгтээ бол өөрөө залхууч гэсэн мөнгөтэй юм чинь бас хятадуудаар ч маа нэг орос улсууд элдэн хүмүүс хот бариулчих болно шүү дээ. Технологигүй байж болно бас ялгаа авахгүй айлгаж байгаа ч юм хаалт тална гэж бариулчих болно те. Тэг боломжгүй байсан яагаад хот барьдгүй байсан бол доо гэж би бодоод байсан бохоггүй. Тэгээ тэрнийхээ гаргалгааг би олсон юм байна. Яаж олсон бэ гэх юм бол дэлхийн энэ хотуудаар яваад байхад би ч одоо баслаа. Олон орноор явлаа штэ. Европоос Аз хүртэл. Би ч одоо ер нь том хүн шүү дээ. Энэ Монгол улсын эзэлж ийсэн бүх газараар явцсан шүү дээ. Энэ дунд Азаар л яваг болохоос биш. Тэгээл би ингээл ажиглаж идэг байхгүй. Тэнгүүтэр очисон хот болгон айгүй гоё тийм чиглэг урамсгалтай. Манай Монгол бол ер нь асар хуурай урамсгалтай газар юм лээ. Би бол одоо ингээд жишээл дотор төсөөлж байгаа шүү дээ тийм ээ. Сая гэдэг чинь сөөвөл орчод ирлээ. Сөөвөл гэдэг чинь жижиг дунд үйлдвэр асар их хөгжсөн. Хүнд үйлдвэр асар их хөгжсөн тийм ээ. Миний төсөөллөөр бол одоо нэг тийм химийн хооронд дарагдсан газар байх хэрэгтэй байхгүй юу? Агаар ус муутай. Тэгт чи очиход чин агаар бол супер гоохоо. Одоо энэ Улаанбаатарт ирээл хамар битүү. Тэг чи сөөвөл дөрөсөө ингээл юу баг манай хөвсгөл цаашаа амар гоё хартай байхгүй. За энэ хятадын 20-30 сая хүнтэй хотуудаар зөндөг явжсэн тийм ээ. Тэр их олон хүн божигэн чинь тэр их машин техник, тэр их үйлдвэр, тэр их үйлчлэгээ хүн багшралцсан газар хүн бодоход бол агаар бас маш муу баймаар байгаад байгаа байхгүй миний бодлоор бол. Тэгэл очингууд гоё харт.
Улаанбаатар юу Улаанбаатар цаашаа. Улаанбаатар бол ингээл хамар нээгдэхгүй шүү дээ. Мөнхийн бит. Тэнд очивол хамар үрс ингэнэ л сайхан. Тэгээ би гайхаад байсан байхгүй. Яагаад манай Улаанбаатар хот цөөхөн хүн амтай. Цөөхөн машинтай. Ямар ч одоо тийм хими хор ялгаруулах жижиг дунд том үйлдвэр хүнд үйлдвэр байхгүй тийм ээ. А тэнд ч юм бол битүү үйлдвэрүүд байж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө манай Монголын энэ хүн амс хэрэг салхитай энэ сайхан хотын агаар тэр багшралцсан хотын агаараас сул дорой байна гэдэг дээр би их гайхаад байсан юм л да. Тэгсэн чи ерөөсө шалтгаан нь ийм л юм байна. Яаж юм гэхээр манай Монгол улс бол ерөөсөө эрт дээр үесээ асар хуурай уур амьсгалтай газар юм байна. За яг гоо хөдөө гадааны ч юм уу жоохон борогдсон амьдралтай айлынхан. За миний үеийнхэн ч юм уу надаас тийш үеийнхэн ч ойлгоно л доо. Бид нар хүүхэд байхдаа хевсээ шүрдэхтэй тэр үе тоосрогч байгаагүй шүү дээ. Малнууд одоо ойлгохгүй мангар хацаа нар 90 оноос хойш мангар хацаа нар ядуу айл тоосрогчгүй байсан мэрэг солирох байх л та. Тэр үед бүх айл тоосрогчгүй байсан заяа. Орсын нэг муу юм байдаг тэр ажилтдаг байсан. Бид нар ингээд хүүхэд байхад тоосоос оруулахдаа хевсэн дээр амандаа ус балгаж агаад гэж үлээж агаад тэгээд сурулдаг байсан санаж байгаа шүү дээ. Яг тэгдэг байсан. Тэр тоосыг дараад байгаа байхгүй. Тэгээд гэж ус цацж агаад шүүрдэнгүүт айгүй айтайхан тосон сорогч чинь тийм үү? Шүүрдэгт чинь. А тэгэхгүй зүгээр ус цацахгүйгээр шүүрдэхлээр яадаг. Гэрээр дүүрэн шоровчдаг тийм ээ. Яг л тийм юм бэл. Ерөөсө Монгол улс бол Монгол улсын газар нутаг бол ерөөсө цаанаасаа онцлогтой нь яаж ирэхлээр асар хуурай юм байна. А энэ бус улсууд болохоор чиглэг юм байна. А тийм учраас яаж ирэхлээр одоо энэ асар хуурай агаарт чинь жоохон шороо хөдлөхөд л яаж гинэ. Ерөөсөө амьсгалахын аргагүй ингээ шороо бож гүнчт юм байна л да. Нүдэнд харагддаг улаан харагддаг. Тэгэнгүүт чинь хүний энэ амьсгал хамар уушгинд асар муугаар нөлөөлдөг. Хүний амьсгал гэдэг чинь бол одоо хүний амьдралын бараг 90% зохицуулж байгаа юм шүү дээ. Хоол бол яг төвсөг үлдсэн 10% л гэдэг зохицуулдаг байх. Нэг ямар ч байсан нэг баг гэхэд нэг тийм ээ ер нь бол нэг 90%-ийн амьсгалаар зохицуулж байгаа шүү дээ. Хүний эрүүл байх үндэс чинь амьсгал байхгүй. Тэгээ ерөөсө манай Монгол улсын агаар маш хуурай учраас эрт дээр үесээ олон хүн цуглархлаар асар их шороо босно. Асар их шороо босонгууд яг нь энэ хамар ам битүү өвчин зовлондоо нэрмэгдэнэ. Тийм учраас бид нар энэ эрт дээр үесээ энэ чи хот барьдгүй байсан юм байна. Хот барих боломжгүй байсан. Байгалийн саадтай байсан юм байна. А одоо орчин үед болохоор яаж юм гэхээр бид нар нэг хүчээр нэг юм хот байраад ингээд сууршицсан. Тэгээ нөгөө хуурай агарчин байдгаараа байж байгаа. Тэгээд энэ чи ингээд нэг сая хүн бужигнонгууд те ерөөсөө ингээл агаарын маш их одоо тийм хүнд нөхцөлд бид нар амьдэрдэг юм байна. А тэр 30 сая 40 сая хүнтэй хотуудад одоо би байнга л одоо очиж нааш цаашаа явж идэг хүн шүү дээ. А тэнд болохоор яаж юм гэхээр нөгөө чиглэг учраас тэр нөгөө агаарын бохирдын доош нунгач чаддаг юм байна. Яг л нөгөө хевс шүрдэг ч гэж. Тэгээ тэнд бол хэдэн сая хүн нааш цаашаа бужигнсан байсан ч гэсэн ялгаа байхгүй. Агаарын цэнгэгээр байгаад идэг. А манай энэ Улаанбаатар ч юм уу манай Монголын газар нутаг тэр чигээр ялгаа байхгүй. Нэг 5-10 хүн цуглараад ингэх юм бол шороо босчдөг. Тэгээд тэрэнд дэгдчихдэг. Тэгэл амьсгалахын аргагүй болчдөг юм байна. Ийм учраас яах нь вэ? Энэ эрт дээр үесээ хот дотроо хот байгуулах боломжгүй байсан юм байна. Ингээхээр миний хэлэх гээд байгаа санаа бол юу гэхээр би ягаад туулны хурдны замыг ихтгэл үнэмшилтэйгээр эсэргүүцэж байгаа гэхээр бид нар энэ туул дээр зам барих биш. Эсэргээрээ энэ туулыг одоо энэ хар усан тохой байна те гачуур те. Хар усан тохойгоос энэ согн хайрхан уул хүртэлх энэ хоёр туул голын энэ Улаанбаатар хот оршиж байгаа энэ хэсгээр эсэргээрээ хурдны зам барих биш. Эсэргээрээ далан бариад за нэг одоо юу гэдэг нь Европ орч гэдэг юм уу одоо энэ ус ихтэй газраар бол нэг мөрөнгө марк юм. За бидний төсөөлөл бол нэг нуур марк юм байгуулад илүү их чиглэг уур амьсгалтай хотыг бий болгож тэрнээсээ яг нь энэ Улаанбаатар хотыг чиглэг уур амьсгалтай болгож иж илүү олон сая хүн амьдрах ийм боломж олцоогоор хангах ёстой юм байна гэдгийг би ойлгоцсон байхгүй юу.
Ийм учраас яаж гинөө? Би тулны хулгар хурдны замыг итгэлтэйгээр эсрэг үсэж байгаамаа. Ийм ба миний өгшөө. Чи бол яг нэг орк учраас ойлгохгүй байгаа шүү дээ, тийм ээ. За одоо энэс цаашаага ярих гэхлээр яриад аймаар байна. Энэ бичлэгийг чинь нөгөө Facebook-т оруулах болчихдог байхгүй урт болчихлоо. За ингээ өндөрлөе. Энэ гурван шалтгааныг ямар ч энэ том гурван шалтгаанаа хэллээ. Бус жижиг сажиг юмнуудыг өмнөх туулын хурдны бичлэгүүдээр ярьсан байгаа учраас ингээ орхиё. За баярлалаа. Баяртай. Сайхан амарцгаараа. Тэр нэг хараг өлөг өөрийнхөө хэмжээг мэдэрэй.